Өдөр 25 дахь бүлгийг судлах юм байна. Тэгээ 24 дахь бүлэг дээр нэг хэдэн удаа Иесус хэлсэн байгаа та. Эхнийх нь 36 дугаар шил дээр. Харин тэр өдөр тэр цагийн тухайд хинч мэдэхгүй. Тэнгэрийн элчиж хүүч мэдэхгүй зөвхөн эцгэл мэднэ гэх. Иесус 24 дахь бүлэг дээр мэдэхгүй гэдэг үгийг нэлээд олон удаа ашигласан. Тэгснээр 42 дугаар шил дээр. Тиймээс эзэнт нь ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор сэргэг бай. 2 удаага 3 удаага 48 дугаар шил дээр хэлсэн. Харин муу боолн зүрхэндээ эзэн маань удаан хугацаагаар ирэхгүй гэд өөрийн анд нөхөд болох боолуудаа зодож аригчтай идэж ууж эхэлбэл эзнээ ирнэ гэж хүлээгээгүй өдөр мэдэхгүй цагт нь мөнөөх боолын эзэн ирж түүнийг үхтлэн зодож хоёр нүртэнгүүтэй хамт нэг газарт байрлуулна. Тэгээд тэнд уйлж шүдээ хавирах болно. Тэгээд бид бүхэн 24 дахь бүлгийг харах юм бол 3 удаа байгааз 3 удаа ямар үг гарсан бэ? Мэдэхгүй. Тэр цаг өдрийг мэдэхгүй, дээрэс нь хулгайч хизээ ирэхийг мэдэхгүй, дээрэс нь эзнийгээ хизээ ирэхийг мэдэхгүй. 24 дахь бүлэг бол юм мэдэхгүй гэдэг зүйлийг энэ бүлийг уншиж байгаа итгэгч болгонд сануулдаг. Мэдэхгүй шүү бид нар. Анхааруулж хэлээд байгаа. Гэхдээ Есүс юу гэж хэлээд байгаа вэ? Бэлэн бай гэдэг байгаа. Тэгвэл яаж бэлэн байх юм бэ гэдэг. Энэ асуултанд 25 дахь бүлэг хариулдаг. Хизээ гэдэг цагийг мэдэхгүй. Гэхдээ бэлэн байх ёстой гэдэг. Тэгвэл яаж бэлэн байх юм? Тэр дахин ирэлтэнд бид нар яавал өөрсдийгөө би бэлэн байна гэж үзэх юм. Энэ асуултанд 25 дахь бүлэг хариулдаг гэсэн үг. За ингээд бид 25 дахь бүлгийн 13 ишлэлийг өдөр уншина. 1-ээс 13-ыг. Мөн Тэнгэрийн хаанчлал нь шинэ хүргэнийг угтахаар дэнлүүгээ аваад гарсан 10 охинтой төстэй юм а. Тэдний 5 мунхаг, 5 ухаалаг болоо. Мунхгууд нь дэнлүүгээ авахдаа тосыг нь авсангүй. Харин ухаалагууд нь дэнлүүгээ тос хийсэн савны хамт авсан байлаа. Хүргэн ирэхгүй утсан тул тэд бүгд үүргэлэн унтаж эхлэв. Гэтэл шин төлөөр хашрах дуун гарч хараач хүргэн байна. Түүнийг угтаж авцгаа гэлээ. Нөгөө охид бүгдээрээ босож дэнлүүгээ бэлдэв. Мунхгууд нь ухаалаг охидод бидэнд тосноосоо өгөөч. Бидний дэнлүү бүххэн гэсэнд ухаалагууд нь бидэнд ч та нарт ч огт хүрэлцэхгүй. Оронд нь худалдаач нар очиж тос худалдаж ав гэжээ. Тэдний худалдаа хийхээр явсан хооронд хүргэн ирээд бэлэн болсон хүмүүс хүргэний хамт хормын найранд оров. Тэгээд хаалгаа хаажээ. Дараа нь босод охид нь ирж эзэн бидэнд онгоолгож өгөөч гэхэд харин тэр хариуд нь үннээр би та нарт хэлье. Би та нарыг танихгүй гэв. Иймд та нар соргог бай. Учир нь та нар тэр өдрийг ч цагийг ч мэдэхгүй гэж хэлсэн. Энэ 25 дахь бүлгийг анзаарах юм бол яг үргэлжлүүлээд 24 дахь бүлгийн түүх маань үргэлжилж байгаа бүгдээ анзаарч байна. Энэ бүлэг маань эхлэхдээ мөн гэж хэлж түүх үргэлжилж байна тийм үү? Тэгээ та бүхэн хэрвээ 13 дахь эшлэлийг харах юм бол бас 24 дахь бүлэг дээр байсан тэр утга дахиад гарч ирж байна. Иймд та нар соргог бай. Учир нь та нар тэр өдрийг ч цагийг ч мэдэхгүй. 4 удаа байгааз. За энэ түүхийг сонсчихсан хүн байна өмнө. Энэ 10 охины үүрэг нь зорилго нь энэ түүхэн дээр гарч иж байгаа шалтгаан нь юу байсан бэлээ? Тэгэд юу их гэж гарч ирсэн бэ? Хүргэнийг ухтахаар гарч ирж байгаа. Зарим хүмүүс энэ 10 охиныг 10 сүү төсгөө гэж ойлгоод байдаг. Үгүй. Нэг л сүү төсгөө байгаа тийм. Гэхдээ хүргэнийг ухтах ийм ажил томилогдсон хүмүүс байгаа тоххой. Инхийн тулд бид бүхэн Израилийн хурмын ёслолыг, хурмын зан үйлийг ойлгох хэрэгтэй гэсэн. Би өмнө бас хэлжсэн те. Хүргэн ихлээр сүү тавина. Ирээд ингээд сүү тавиад сүйт бүсгүйгээ эцэгтэй нь үлдээгээд ингээд хүргэн явна. Хүргэн яваад гэр орноо бэлдээд орон байраа бэлдээд босож ирдэг. Гэтэ хүргэн явахдаа нэг сонирхолтой нь хизээ ирэхээ хэлдэггүй. Өдөр товлохгүй гэсэн үг. Монголчууд бол өдөр товлдог л доо. Өдөр гариг ихэс харж байгаа тэр сайн өдөр гээл. Еврейн ёс заншилд бол хүргэн хизээ ирэхээ хэлэхгүй. Тийм учраас хүргэнийг угтах бэлэн ийм хүмүүсийг томилдог байсан ба. Тэгээ тэр томилсон хүмүүс өдөр болгон дааман хаалганы гадаа гараад хүргэн ирж гин үгүй юу гэж холын барааг ажиглаж хүргэнийг хүлээдэг байсан ба. Тэгэхээр Израилийн энэ еврейн хурмын энэ ёс заншлыг бид нар ойлгохдоо Есүс ч гэсэн яг үүгээр дамжуулан яг энэ хурмын ёс заншлын загвараар дамжуулан өөрийгөө бас хүргэн хүү гэж зүүрлж ийсэн гэдгийг бид нар харж байна. Бүгд Иохан номын 14 дугаар бүлгийг харъя. Иохан номын 14 дугаар бүлэг дээр Есүс ингэж хэлсэн байна. 14-ийн 1 дээр та нар зүрхээ бүү зовоо. Бурханд итэг мөн надад итэг. Миний эцгийн герт орон байр олон бий. Хэрэг тийм биш байсан бол би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлтгэхээр явна. Хэрэг би явж та нарт орон байр бэлдвэл дахин ирж та нарыг өөртөө авна. Би хаана байна? Та нар мөн тэнд байх болно. За анзааруу. Энэ яг нэг хэний амнаас гараад байгаа үг байна.
Есүсэлтэй гэхдээ Есүс энэ үгийг хэлэхдээ ямар байр сууриас яриад байна? Хүргэний байр сууриас яриад шүү дээ. Сүйт залуугийн байр сууриас. Би орон байраа бэлдэнэ, явна. Тэгээд орон байраа бэлтчихэд би яана гэж байна. Заавал ирнэ. Ирээд та нарыг яана гэж байна. Аваад явна гэж шүү дээ. Тэгэхээр сүм буюу итгэгчд хэн байх нь вэ? Бид нар сүйт бүсгүй байх нь шүү дээ. Есүс бол сүйт залуу. Үүний үсгээр биднийг мөнхийн улс руу аваад явна гэдэг энэ амлалтаа яг юм хурмын зан үйлээр зүүрлж хийсэн байгаа. Тэгэхээр Матай номын 25 дугаар бүлэг дээр хүргэн хүү ирэх гэж байгаа. Маш ойртцсон. Гэхдээ тэр өдөр цагийг нь мэдэхгүй. Тийм учраас 10 охин хүргэн хүүг хүлээх, ухтаж авах 10 охин бол бэлэн байх ёстой байсан тийм. Гэхдээ түүхэн дээр 10-уулаа бэлэн байсан гэсэн үү? Үгүй, харамсалтай. Бэлэн байсан охтуудыг нь юу гэж хэллээ? Ухаалаг тав гэсэн. Харин бэлэн бус охтуудыг нь мунхаг тав гэж хэлж. Бэлэн байсан үг нь нэг зүйлээр л анзаарэгдсэн. Мунхгууд нь дэнлүүгээ авсан гэхдээ нөгөө гарт нь тос байхгүй. Нэг гар нь хоосон гэсэн үг. Харин ухаалаг охтууд нь яасан гэж байна? Дэнлүүгээ ч авсан, бас тосоо ч авсан. Хоёр гар нь хоёр юмтай байсан. За ингээд хүргэн ирэхгүй удсан тул бүгд үүргэлэн унтаж эхлэв гэж. За энэ үйл явдлыг хизээ болж ах шиг байна. Яг зөв шүн. Яагаад шүн болж байна? Нэгдүгürt дэнлүү гэрэл асаах гэдэг тийм харанхуй учраас. Хоёрдугаарт шүн учраас эдгээр хүмүүс яасан гэж байна. Нойр нь хүрээд үүргэлээд унтаад ирсэн гэж байна. За гэтэл ингээд шүн унтчихсэн чинь 6 дугаар ишлэл дээр хэлсэн байна. Шүн дөлөр хашгирах дуун гарлаа гэсэн. Энэ дуун юу гэж хэлсэн гэж хараач хүргэн байна түүнийг ухтаж авцгаа гэсэн баг. Илчил номын 14 дугаар бүлгийн 6 7 дугаар ишлэлийг харах юм бол ингэсэн. Тэнгэрийн дундуур өөр нэгэн тэнгэрэлт нисж явахыг би харав. Газар дээр суугчид ба аливаа үндэстэн овг хилтэн ард түмэн тунгалах мөнхийн сайн мэдээ түнд байна. Тэр чанга дуугаар. За, чанга гэж байгаас манайхаа. Чанга. Нөгөө шүн дөлөөр хүргэн ирж гин гэж дуу гарахтаа яасан гэлээ? Хашгирсан гэж байгаа шүү дээ. Чангаар. Тэнгэрэлч чангаар юу гэсэн мэхээр Бурханаас эмээх түн. Түүнд алдрыг өрөг. Яагаад гэвэл түүний шүүх цаг ирчгээд байна. Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундрагуудыг бүтээсэн түүнд мөрөгцгөө гэсэн баг. Ямар зүйлийг чангаар ашиглаж байна? Нэгдүгээр Бурханаас эмээ гэж байна, тэ? Хоёрдугаар түүнд алдрыг өрөг гэж. Гуравдугаар түүнд мөрөг гэж. Тэгээ тэр мөрөх гээд байгаа эмээх ёстой алдрыг өргөх Бурхан чинь хэн бэ гэхээр тэнгэр ба газар, тэнгис ба усны ундрагуудыг бүтээгчд мөрөг гэдэг байгаа. Бүтээгчтэй мөрөг. Бүтээгч хин? Бурхан. Яг үнэ. Бурхан бидний бүтээсэн. Адам руу харж агаад тэгээд нүд рүү нь харж агаад би бол чиний бүтээгч юм аа гэж Адамтай танилцсан. Тэгэхээр бүтээгчд мөрөг гэдэг энэ тэнгэр элчийн тунхилж байгаа. Газар дээр суугчд ба аливаа үндэстэн овг хилтэн бүх ард түмэн тунхилж байгаа энэ мэдээ юу гэхээр бүтээгчээс эмээ, бүтээгчд алдрыг өрг, бүтээгчтэй мөрөг гэж байна. Библиэлд цорын ганц бүтээгчд мөргөх, бүтээгчээс эмээх, бүтээгчд алдрыг өргөх арга зам юу гэхээр шабат өдөр гэж. Үүнээс өөр арга зам бүтээгчийг алдаршуулах, бүтээгчд мөргөх, бүтээгчээс эмээх ийм арга зам Библиэлд тунгалагдаагүй. Зөвхөн шабат. Эден цэцэрлэгт Бурхан хоёрхан зүйлийг ажилласан. Эхнийх нь ир юм хоёрыг ажилласан, хоёр дахь нь шабатыг ажилласан. Тэгээд Бурхан ир юм хоёрыг юу гэж хэлсвэр энэ бол миний тусгал гэж хэлсэн баг. Миний дүр төрхөөр бүтээгдсэн. Бурханы жинхэнэ 100% тусгалыг юу харуулдаг гэхээр нэгэн бий болсон ир юм хоёр харуулдаг. Тэгжиж 100% Бурханы тусгал болдог. Мөн дээрэс нь шабат өдөр бас Бурханы тусгал. Энэ дэлхий дээр Бурханыг төлөөлж байгаа, Бурханыг хүн төрлөختөнд гэрчилж байгаа хоёр л том зүйл байгаа. Нэг нь Бурхан дотор нэгдсэн гэр бүл, нэг нь шабат. Сатан хамгийн харамсалтай нь аюултай нь яг энэ хоёр зүйл рүү дайрж байгаа. Дэлхийн төгсгөл Иесусийн дахин ирэлт ойртох тусам яг энэ хоёр зүйлийг л нураахыг, сүйтгэхийг боснуулахыг хүсэж байгаа гэсэн. Ингээд яг үндэ энэ хүргэн хүү ирлээ. Хараач хүргэн хүү ирж байна. Түүнийг ухтан авцгаая гэж орилж байгаа энэ хашгираан, энэ чимээ бол сэрээсэн хүмүүсийг. Үр дүн. Та бүхэн анзаарч байгаа бол эдгээр хүмүүс бүгдээрээ хүргэнийг ухтахаар сонгогдсон, томилогдсон хүмүүс шүү. Энэ дотор итгэгч бус хүн нэгч байхгүй. Энэ бүгд итгэгчдийг төлөөлж байгаа. Бүгд сонгогдсон, дуудагдсан энэ үйлчлэлээр томилогдсон хүмүүс. Гэхдээ дотроо яасан бэ? Мунхаг, ухаалаг гэж хоёр хуваагддаг. За өнөөдөр бүгдээрээ нэг юм 3 асуултанд хариулт авна. Нэгдүгээр энэ дэнлүү гэж яг юу юм бэ? Бүгдээрээ Дуудлага номын 119 дэх бүлгийн 105 дугаар ишлэлийг маш хурдан харчээ. Таны үг бол миний хөлдөх дэнлүү, миний замдах гэрэл
юм аа гэсэн баг. Таны үг бол. Амен. Тэгэхээр дэнлүү үргэлж Библиэлд юу бэлэгддэг вэхээр Бурхны үгийг бэлэгддэг. Тэгэхээр төсөөлөл та 10 эмэгтэй аруулаа Бурхны үгтэй байжээ. Бурхны үгтэй байна гэдэг чинь үгс үгүй. Бурхны үгийг хүлээгээд авцсан. Библийг мэддэг. Бурхныг мэддэг. Бүгдийг ингэж мэддэг. Бурхны үгтэй гэсэн үг. Ямар ч гэсэн бүгднийх нь баруун гарт нь дэнлүү байгаад байгаа. Бурхны үг байгаад байгаа. За тэгвэл тос нь яг юу юм бэ? Бурхны үгтэй ч гэсэн мунхаг гэж нэрлэдэг байгаа. Бурхны үг гаран дээр нь байгаа мөртлөө мунхаг. Бурхны үг дээр нэмэх нь тос тийм хүмүүсийг нь тэнцүү математикаар бол ухаалаг гэдэг. Тос нь юу юм бэ? Бүгдээрээ тосыг нь Библийн ишлээс харцгаая. Үйлс номын 10:38 дээр ингэсэн байна. Энэ нь Назарын Есүсийн тухай бөгөөд Бурхан хэрхэн түүнийг ариун сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд тэрээр диавол дарлагдсан бүгдийг эдгэн сайныг үйлдэж явсан тухай юм аа. Учир нь Бурхан түүнтэй хамт байсан юм аа гэж. Бурхан Есүсийг, Назарын Есүсийг юугаар тосолсон гэж байна? Ариун сүнсээр тосолсон гэж хэлж байгаа. Тэгэхээр Библиэлд тосоор юу бэлэгдэг гэхээр ариун сүнсийг бэлэгддэг. Үйлс ном бидэнд ямар ч байсан тос гэдэг тэр зүйл нь ариун сүнс юм а гэдгийг тодорхой хэлчихэж байгаа. Өнөөдөр Захария номын 4-р бүлгийн 2-оос 3-р эшлэгийг дахиад уншчихъя. Тэр надаас чи юу харж байна гэсэнд би харж байна. Оройдоо хул бүхий бүхэлдээ алтан дэнлүүний суурь болон түүн дээр орой дээрх дэнлүү тос бүрд хамаарах 7 сугууттай 7 дэнлүү харав. Мөн дэрэгд нь 2 чидүү мод байна. Нэг нь хулны баруун гарт, нөгөө нь зүүн гарт нь байна. Гэсний дараа надтай ярилцаж байсан Тэнгэрлэгт хариулан эзэм нь эдгээр нь юу вэ гэсэнд надтай ярилцагч мөнөөх Тэнгэрч надад хандан эдгээр нь юу болохыг чи мэдэхгүй гэж юу хэмээсэнд би мэдэхгүй эзэм нь гэв. Тэгэхэд тэр надад энэ бол Зерубабелд хандсан эзний үг юм. Хүч чадлаар бас эрх мэдлээрч бас харин миний сүнсээр гэж төмөн цэргийн эзэн айлтж байна гэсэн. Тэгэхээр шинэ гэрээгч харсан, хуучин гэрээгч харсан дэнлүүн дотор байгаа тэр тос юу бэлгэж ийн вэхээр ариун сүнсийг бэлэгддэг байна. Тэгвэл гартаа баруун гартаа Библиэтэй мөртлөө, Бурхны үгтэй мөртлөө мунхаг гэж нэрлэгдсэн хүмүүс нэмэх нь хэрвээ ариун сүнс байх юм бол ухаалгуудын игнэнд шууд шилжих боломжтой байна. Тэгсэн чинь нөгөө охтууд хоорондоо ярилцсан байна. Матай номын 25 дугаар бүлгийн 6 дугаар эшлэлдэр мунхгууд нь ухаалаг охтод хандаж ингэж хэлсэн байна. Бидэнд тосноосоо өгөөч. Бидний дэнлүү бөхгөн. Тэгсэн чинь ухаалаг охтууд бидэнд ч та нар ч огт хүрэлцэхгүй. Оронд нь худалдаач руу очиж тос худалдаж ав гэсэн байна. Ариун сүнсийг хуваалцах боломжгүй. Миний дээр байгаа ариун сүнсийг би хэн нэгэнд өгөх боломжгүй гэсэн. Ариун сүнс бол хувьчлан өгөгддөг зүйл. Хувьчлан өгөгддөг бэлэг. Хувьчлан хүлээж авдаг зүйл. Ариун сүнс ямар нэгэн байшин сав дээр буухгүй. Энэ барилга дээр, энэ сүм дээр буухгүй. Ариун сүнс буудаг талбар бол хүний зүрх сэтгэл. Яг онгоц буухтаа буух зурус гэж байгаа те. Газардах зурус гэж байна. Тэгвэл ариун сүнс газардахдаа хаана буудаг байх нь вэ? Хүний зүрх сэтгэл дээр газардаг байх нь. Буудаг байх нь. Онгоц буухад тэр газардах зурус чөлөөтэй байх хэрэгтэй тийм. Ямар нэгэн саад, ямар нэгэн аюул, ямар нэгэн зам дээр зүйл байж болохгүй шүү дээ. Нээлттэй байх хэрэгтэй гэсэн үг. Бэлэн байх хэрэгтэй. Онгорхоо байх хэрэгтэй. Чөлөөтэй байх хэрэгтэй. Үүнтэй адилхан ариун сүнс тань дээр буухад та ч гэсэн бас ариун сүнсийг хүлээж авахд бэлэн байх хэрэгтэй. Ариун сүнсийг хуваах боломжгүй. Чи жоохон дутуу ариун сүнстэй нөө. Би чамд өөрөөсөө илүүгээс өгье. Ийм боломжгүй. Энэ бол хувьчилсан зүйл. Эфес номын 1-р бүлгийн 13-аас 14 дээр ингэсэн байна. Түүний дотор та нарч бас үнний үгийг буюу та нарын авралын сайн мэдээг сонссны дараа мөн түүнд итгээд амлалтын ариун сүнсээр тамгалагдсан байв. Тэр нь Бурхны эзэмшлийн золилт хүртэл бидний өвийн батлан дагч болж түүний алдрыг магтуулахын тулд өгөгдсөн юм аа гэсэн байна. Та бүхэн анзаарч байгаа бол эхлээд түүний дотор та нар үгийг буюу авралын сайн мэдээг сонссны дараа гэж хэлж байгаа. Эхлээд үгээ хүлээж авна. Эхлээд дэнлүүн байна. Дараа мөн түүнд итгээд амлалтын ариун сүнсээр тамгалагдсан юм аа гэж хэлж байгаа. Дэнлүүн заавал байх ёстой. Гэхдээ дэнлүүн хоосон байж болохгүй. Тостойгоо байх ёстой. Эфес номдэр Паул ч гэсэн Эфесотын хандлагатай юу гэсэн бэхээр та нар үгийг буюу авралын сайн мэдээг сонсчоод дараа нь ариун сүнсээр тамгалагдах ёстой шүү гэдгийг энд хэлээд байгаа. Тэгвэл энэ ариун сүнсийг хэн нэгэнтэй хуваалцах боломжгүй бол яаж авах юм? Яаж ариун сүнсийг хүлээж авах юм? Луг 11-ийн 9-10 дээр ингэсэн байна. Би та нарт хэлье. Гуй. Тэгвэл та нарт өгөгдөх болно. Хай. Тэгвэл та нар олно. Тогш. Тэгвэл та нарт нээгдэнэ. Учир нь гуйдаг хүн бүр авна, ирж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ. Эцгүүд та нарын
нэгээс чинь хүүн загасгүй бол оронд нь могоо өгөхгүй л лавтай. Тийм биш гэж юу? Эсвэл хүүн өндөггүй бол эцэг нь хилэнцэд хорхоо өгөхгүй үстэй. Хэрв та нар бузар атлаа хүүхдүүдэд хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол тех тусмаа Тэнгэрлэг эцэгт нь өөрөөс нь гуйдаг хүмүүст ариун сүнсийг өгөх нь дамжиггүй гэсэн байна. Библиэлд байгаа энэ гуй, хай, тогш гэдэг энэ амлалт бол яг юутай холбоотой гэхээр ариун сүнстэй холбоотой юм байна. Тэрнээс найз охин гуйх бишээ. Мөнгө гуйх бишээ. Ажлын байр гуйх бишээ. Болно л доо, гуйж болно. Залбирч болно. Гэхдээ яг энэ ишлэлийнх нь контекстээр нь ингээ харах юм бол ариун сүнсийг гуйвал зайлшгүй авах болно гэж хэлдэг. Гуйдаг хүн бүр аавна гэдэг байгаа нь ариун сүнсийг гуйдаг хүн бүр аавна гэж хэлж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр ариун сүнсийг бид нар хэн нэгнээс зээлж хуваалцаж болохгүй нь ариун сүнсийг шууд дээрээс эцгээс гуйж авдаг байна. Үйлс номын 2:37-оос 38 дээр сонсон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд Петр болон бусад элч нараас ах トゥ нараа бид одоо яах вэ гэж асуусанд Петр тэдэнд гимших түн хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптизм үрцгээ. Та нар ч мөн ариун сүнсний бэлгийг авах болно гэж хэлсэн байна. Амен. Библийн бас нэг шаардлага нь та үнэхээр ариун сүнсийг Бурханаас авахыг хүсэж байгаа бол гимших ёстой гэдгийг хэлж байна. Гимш. Бид ариун сүнсийг гуйн залбирах ёстой байна. Бас бид бүхэн гим нүгэлдээ гимших ёстой. Хэрвээ та гуйдаггүй бол, хэрвээ та гим нүгэлдээ гимшдэггүй бол ариун сүнс тань дээр буух боломжгүй. Дэнлүү тостойгоо байж итгэл ажил. Зөвхөн Библийг мэддэг байлаа гэд, зөвхөн Бурхны үгийг мэддэг байлаа гэд бидэнд ариун сүнс байхгүй бол бид бэлэн биш байна гэсэн. 25 дугаар бүлэг ямар учиртай бүлэг гэлээ? 24 дугаар бүлэг дээр гарч байгаа тэр Есүсийн бидний хинч мэдэхгүй, хизээ гэдгийг ч мэдэхгүй, тэр мэдэхгүй өдөрт өөрсдөө бэлэн байлгах арга маань 25 дугаар бүлэг дээр байна. Бид яаж бэлэн байх юм? Бид нар Бурхны үгээс салж болохгүй. Бид бас ариун сүнснээс салж болох. Тийм учраас Давид хаан дуулсан. Давид хаан дуулахдаа эзэн та миний төр цэвэр зүрхийг бүтээж зөв сүнсийг байгуулаач гэж дуулсан баг. Та өөрийн оршихугаас намайг бүү холдуулаач та өөрийн ариун сүнсээ надаас бүү аваач гэж дуулсан. Ариун сүнсгүй Бурхны дагалдагч гэж байх боломжгүй. Ариун сүнстэй байж бид Бурхны дахин ирэлтэнд өөрсдөө бэлэн байлгаж байна. Бидний итгэлд ариун сүнс нэмэгдснээр ямар үр дүн гардыг. Бүгд ойлгоцсонтэй эхлээд дэнлүүг ойлгоцсон. Тос гэж юу гэдгийг ойлгоцсон. Тосоо яаж авах юм бэ? Яаж тостой байх юм гэдгийг ойлгоцсон. Бид нар гуйх ёстой, бид нар гимших ёстой. Тэгвэл бид ариун сүнстэй байснараа бидэнд ямар үр дүн гарах юм? Матай номын 5:16 дээр Иесус ингэж хэлсэн байна. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад Тэнгэр дэх эцгийт нь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийхүү гэрэлтгэ гэж хэлсэн байна. Амен. Яг энэний өмнө Есүс дэнлүү гэдэг үгтэй ишлэлийг хэлсэн байдаг. 15 дээр нь хүмүүс дэнлүү асаагаад савны дор тавьдаггүй. Харин дэнлүүний суурин дээр тавьдаг тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг гэж хэлсэн байна. Яг үүнтэй адилхан бид ч гэсэн хүмүүсийн өмнө гэрлээ тусгах хэрэгтэй. Эцгийг алдаршуулна гэсэн байна. Тэрөө бид ариун сүнстэй байх юм бол бид Бурхныг хүмүүст гайхалтайгаар гэрчилж чадна. Гайхалтайгаар Бурхныг харуулж чадна. Жинхэнэ үйлстэй, нөлөөтэй, халуун, гэрэлтдэг ийм итгэгч байж чадна. Өнөөдөр бидний дунд сүмийн итгэгчд маань хамгийн их дутагдаад байгаа зүйл зүгээр л ариун сүнс. Зүгээр л ариун сүнс. Ариун сүнс байхгүй учраас тэмцэл, хэрүүл, маргалдаан, атаачтой, хов жив, үзэн ядалт байгаад байгаа. Ариун сүнс байхгүй. Ариун сүнс байж тэнд гал халуун итгэл буцалдаг, итгэл гэрэлтдэг. Та өөрийгөө нэг л би бүлээн байна, нэг л миний итгэл хөрөөд байна, нэг л би итгэлээр унаад байна гэж бодоод байгаа бол нэг л шалтгаантай. Та аль хэдийн мэдэх зүйлээ мэдсэн. Та аль хэдийн Библийг мэдсэн. Та аль хэдийн Бурхныг мэдсэн. Бурхныг таньчихсан. Библийн сургаалыг, зөвгөнлүүдийг та ойлгочихсон. Тэгсэн мөртлөө та итгэлээр унаад байгаа бол нэг л зүйл байгаа. Танд тос байхгүй байх гэсэн үг. Ариун сүнс байхгүй байх гэсэн үг. Сүнслэг байдлыг өсгөдөг, Бурхан дотор Бурхныг улам илүү ихээр гал халуунаар хайрлаж, мэдэрч, зүрхсэтлийг чинь болиглуулдаг зүйл бол ариун сүнс. Тийм учраас бид нар ариун сүнсийг гуйн залбирх хэрэгтэй. Матай номын 25 дугаар бүлгийн яг энэ түүхийн төгсгөлд нь үйл явдал яаж дууссан бэ гэхээр нөгөө мунхаг эмэгтэйчүүд худалдаа хийхээр явсан хооронд нь хүргэн ирчихсэн. Ингээ хүргэн ирээд бүх хүлээж исэн хүмүүс
хамтдаа найр руу орчихсон байна. Харамсалтай нь энд нэг үйлдвэр байдаг. Найр руу орсны дараа ингэж хэлсэн байна. Тэгээд хаалга хаагдчихэ. Энэ түүхийн хамгийн харамсалтай өгүүлбэр энэ өгүүлбэр. Хэрвээ мэдгүй Эхлэл номоос Новагийн түүхийг унших юм бол Новагийн түүхтэр нэг ийм өгүүлбэр бас байдаг. Эхлэл номын 7 дугаар бүлгийн 16 дугаар шилтэр. Бурхан Нова тушаасан ёсоор хөөгч авдарт орсонд эзэн түүний араас хаажээ гэж хэлсэн байна. Нова тушаасан ёсоор Нова гэр бүлээ аваад бүх амьтдыг хосоор нь аваад ингээд хөөгч авдарт ороход Бурханы хийсэн үйлдэл нь юу байсан бэ? Араас нь хаалгыг хаажээ гэсэн байна. Хүмүүс бүгдээрээ хамтдаа найр руу цаг нь болоход ороход хаалга хаагджээ гэсэн байна. Яг аврагдах, эс аврагдахыг шийдэх нэг юм хугацаа байгаад. Нөгөө бидний мэдхгүй өдөр гэдэг нь энэ ихгүй юу? Бид нар тэр хаалга хаагдах өдрийг бид нар мэдхгүй байгаад байгаа. Нэг зүйл нь тодорхой. Өнөөдөр ямар ч байсан тэр хаалга онгорхоо байна. Бид нар маргаашийг мэдхгүй. Есүс хэлсэн те. Бид маргаашийг мэдхгүй шүү дээ. Хинч мэдхгүй. Тийм учраас өнөөдөр гэдэг өдөр бидний хувьд тэр завинд орох, тэр найранд орох боломжтой өдөр. Маргааш хаалга хаагдчих хэсгийг бид нар мэдхгүй. Харамсалтай энэ 5 охин ирээд хаалга тогтсон байна. Эзэн бидэнд онгоолгож өгөөч гэхэд харин тэр хариуд нь буюу эзэн нь үннээр би та нарт хэлье. Би та нарыг танихгүй гэвэ гэсэн байна. Есүс Матай номын 7 дугаар бүлгийн 22 23 дугаар шилтэр. Тэр өдөр надад олон хүн эзэн минь би таны нэрээр шизүүлж, таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, таны нэрээр олон гаймшгуудыг үзүүлж байсан биш үү гэж хэлэх болно. Тэгэхэд нь би тэдэнд би та нарыг огт танихгүй юм байна. Ёс бусыг үйлдэгч та нар надаас зайл гэж хэлнэ гэсэн байна. Энэ мунхаг эмэгтэйчүүд ёс бусыг үйлдсэн үү? Үгүй те. Есүс бол нэг хэсэг хүмүүсийг нь бол ёс бусыг үйлдсэн учраас та нарыг танихгүй гэсэн. Харин нэг хэсэг хүмүүст нь Есүс бэлэн биш байсан учраас би та нарыг танихгүй гэж хэлж байгаа. Бэлэн биш байсан учраас. Есүс 24 дэх бүлгээр юу гэж хэлсэн мэлээ? Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ. 25 дахь бүлгийн 13 дахь шилдэр иймд та нар сонор сорог бай. Учир нь та нар тэр өдрийгч цагийгч мэдэхгүй гэж хэлсэн байна. Бурханаас ариун сүнсийг хүлээж авсан хүн, ариун сүнсээр дүүрэн байдаг хүн, ариун сүнсээ нөөцлчихсэн, ариун сүнсээр дутагддаггүй ийм хүн эзнийгээ ирэхэд бэлэн байж идэг, эзнийгээ ирэхийг мэдж идэг, эзнийгээ ирэхэд хоцорлоггүйгээр хүлээж аваад найранд хамтдаа орох ийм боломжтой байд юм байна. Тийм учраас би та бүхэнд төгсөлд нь уриалж байна. Есүсийн дахин ирэлтэнд өөрийгөө бэлдэнэ гэдэг бол юу хэлж ийнө вэхээр та өдөр бүр ариун сүнстэй байх гэж. Тэр хин нэг хүн танаас чи Есүсийн дахин ирэлтэнд бэлэн үү гэж суул та хариулж болно. Тийм ээ. Би бэлэн. Чи яагаад бэлэн? Яагаад гэвэл нэгдүгээрт надад дэнлүү байна. Би Бурхны үгийг Библийг мэднэ. Хоёрдугаарт надад ариун сүнс тос байна. Чи ариун сүнстэй гэдэг яаж мэдэж байгаа? Би өдөр болгон гойдаг. Би өдөр бүр гимнүгэлдээ гимшдэг. Ийм итгэл бидэнд өдөр бүр байгаа үед бид нар өөрсдийгөө дахин ирэлтэнд бэлэн гэж ойлгож байна. Маргааш ч Есүс ирэхэд бид бэлэн гэсэн үг. Та яах зүйлгүй. Ингээ 25 дахь бүлгийн төгсгөлд нь дахиад 2 түүх гардаг. Нэг нь талантын түүх. Эзэн явахдаа боолуудаа талант тарааж өгдөг те. 5 талант, 2 талант, 1 талант. Энэ бас л эзнийгээ ирэхэд бэлэн байх тухай түүх. 25 дахь бүлгийн төгсгөлд нь Есүс ингэж хэлсэн байна. 31 дэх шилдэр. Хүний хүү алдраа дуурсхан бүх тэнгэрч нарынхаа хамт ирж өөрийн сүр жавхлан сэнтидээ залрах болно гэж хэлсэн байна. За ингээд залран ирээд тэр бүх үндэстнийг өмнөө цоглуулна гэж хэлсэн. Тэгээ тэр хүмүүсийг хоёр хуваана. Хонь, ямаа. Яагаад ямаагаар хуваасан бэ гэдэг асуулт асууж. Ямар хүмүүсийг нь хонь гэд тэгээ тэдгэр хүмүүсийг миний эцгээр өрөөгдөх ёстой. Та нар нааш ир. ертөнцийн суураас та нарт бэлтгэгдсэн хаанчлыг өвлөн ав сугаа гэж хэлж байгаа. Нөгөө хоньнуудаа. Яагаад би хонь болчихв? Яагаад би таны эцгээр өрөөгдөж таны хаанчлд орох болчихв гэдээ асуусан чинь Есүс ингэж хэлсэн байна. Учир нь намайг өлсөж байхад та нар надад идэх юм өгсөн. Намайг цангаж байхад уух юм өгсөн. Намайг хайр хүн байтал урьж оруулсан. Нүцгэн байхад минь намайг хувцалсан, өвчтөй байхад минь намайг эргэж байсан. Шоронд байхад минь над руу ирсэн билээ гэсэн. Чинь зөв хүмүүс өөдөөс нь түүнд. Эзэн бид хизээ таныг өлсөж байхыг чинь хараад тоолож, сангаж байхыг чинь хараад уух юм өгсөн юм бэ.
Хизээ би таныг харь газрынх байсагт нь хараад урьж оруулан нүцгэн байхагт нь хараад хувцсан юм бэ? Хизээ би таныг өвчтөй байхагт нь хараад эргэж шоронд байхагт нь хараад очисон юм бэ гэсэн чинь хаан нь ингэж хэлсэн байна. Үннээр би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд тэр байтугай хамгийн дордод нь тийхүү хандсан бол надад хийсэн хэрэгэ гэж хэлж. За тэгээд зүүн талд байгаа хүмүүстэй хандаад өгсөн бэхээр хараагдахста надаас зайл. Диавол болоод түүний тэнгэрч нарт бэлтгэгдсэн мөнх галд ор гэж. Тэгээ эсрэгээр та нар намайг хооллоогүй, та нар намайг хувцлаагүй, та нар намайг эргээгүй, та нар над дээр ирээгүй. Тэгсэн чинь Есүс тэр хизээ би таныг хувцлаагүй, танд үйлчлээгүй, таныг хооллоогүй, таныг би бүхэн эргээгүй юм бэ гэсэн чинь үннээр би та нарт хэлье. Та нар эдгээр хамгийн дорд нь ийхүү үйлдэггүй бол надад ч хийгээгүй хэрэг гэж хэлв. Тэд мөнх шийтгэлд харин зөвхт хүмүүс мөнх аминд орох юм гэж айллаа гэсэн. Тэр энэ төгсгөлийн түүх бол юг харуулж ийм вэхээр Бурхны үгтэй тэгээ ариун сүнстэй хүнээс гардаг хайрын үйлчлэлийг хэлж. Маттай номын 5:16 дээр юу гэж хэлсэн бэлээ? Хүмүүс та нарын үйлсийг хараад тэнгэр дэх эцгийгт нь алдар шулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийхүү гэрэлдэг. Тэр гэрэлтэй байгаа гэрэл маань юу гэдэр хэлж ийм вэхээр? Юг бэлэгдэж юг зүрлж ийм вэхээр? Хүмүүс хандж байгаа бидний хандлагыг гэдэр хэлж. Хүмүүс харуулж байгаа бидний хайрыг гэдэр хэлж байгаа. Хүмүүс хандж байгаа бидний хариу нэхээгүй тэр тусыг үйлчлэлийг бэлэгддэг гэсэн. Та өнөхөр бусдад үргэлж тусалдаг хүмүүсийг харж ирсэн үү? Таны эргэн тойронд байдаг. Үргэлж бусдад заа гэж хэлдэг, төвөгшөөдөггүй, тийр шаадаггүй. Үргэлж бусдад туслаж, чадах чинээрээ тусалж, тусламж дэм болохыг хичээж явдаг хүмүүстэй та учирж ирсэн үү? Эсрэгээр хинч тусалдаггүй, хэнийгч хайхардаггүй, хэнийгч хайрладаггүй, хэнийгч ойлгохыг хүсдэггүй тийм хүнтэй бас та учирж ирсэн. Гол ялгаа нь ариун сүнсэн дээр байна. 5 ялгааг олгоод зураг байдаг шүү дээ. 10 ялгааг олгоод зураг байдаг. Ариун сүнстэй итгэж, ариун сүнсгүй итгэгчийн ялгаа ерөөсөө л юм. Ариун сүнстэй итгэгчээс үргэлж хайрын үүс гэрэлтэж идэг. Туяарж идэг. Тэгэхээр Есүс хэлсэн байна. 25 дугаар бүлгийн төгсгөлд. Үнэхээр л миний дахин ирэлтэнд бэлэн байхыг хүсэж байгаа бол, үнэхээр л ухаалаг огтуд шиг байхыг хүсэж байгаа бол, дэнлүүгээ чав, тосооч ав. Тэгээд гэрэлтүүл. Хүргэн чинь ирлээ гэдгийг сонсоод гэрлээ асаа. Бэлэн бай. 160 жилийн хугацаанд түүхэнд бид нар энэ бамбрыг асааж үндэстэн болгонд овг хилдэг ард түмэнд энэ гэрлийг дамжуулж явж байгаа. Тэгээд нэг л мэдээтэй. Тэр нь хүргэн ирлээ. Шүүх цаг ирсэн байна. Бүтээгчтэй мөрөг. Есүс ирж байна.